Сайн байцгаана уу сонсогчдоо, мягмар гараг болсон байна. Сар бүрийн хамгийн сүүлийн өдөр та бүхэнд хүргэдэг сонсогчдоос ирсэн захидлын дугаар маань яг мягмар гарагтай бас тавхацж таарлаа. За тэгэхээр энэ удаад би та бүхэнд нийт 10 захиа хүргэх болно. Захиа илгээсэн бүх сонсогчдоо маш их баярлалаа. Захианы дараа уламжлал ёсоор Итгэлийн өрөө радио жүжигийн 3 дугаарыг бас оруулна. За захиа болгон уншигдах үеэр бол дээр нь дугаарлаад явах учраас та бүхэн сэтгэлдээ бичих бол дугаарыг нь бичээд соёлтой боловсон бодлоо хуваалцахыг хүсье. За ингээд эхний захиа руугаа оръё. Сайн байна уу? Үргэлж хүлээн сонсдог туртай сувгтаа анх удаа захидал бичиж байна. Гол хэлэх хэстэн зүйл нь эцэг эхчүүд минь хүүхдүүдтэйгээ ярилцаарай. Хинээс ч илүү хүүхдтэй итгэдэг, ойлгодог байгаарай. Ялангуяа октоо нандинаарай. Энийг уншиж байгаа хэн бүхэн хүүхдийг муу хүүхэд, буруу хүүхэд гэж гадуурхаасаа өмнө юу ч туулж яваа юм билээ гэд туслахыг хичээгээрэй. Жаахан сэтгэл гаргаад ямар байна, яамаар байна гэж ярилцаад санал солилцож заавар зөвлөгөө өгөөрэй гэж хэлмээр байна. Би хүн даахгүй зовлон туучаагүй ч гэсэн ээж болох хүртлээр өөрийгөө буруутгаж, гимшиж, өөртөө хайргүй, итгэлгүй амьдрсан хүүхэд залуу насндаа одоо харамсдаг. Одоо би 35 нас хүрсэн сайхан үрстэй, сайн хантай, азтай бүсгүүлтэй. Миний багад хөдөөний малчид маань хүүхдүүдтэй боловсрал олгохын тулд сумын төв дээр айлд амьдруулдаг байсан юм. Би тэдний л нэг. Тухайн үед аав ээж маань сургуулийн хүүхэд, өсвөр насны хүүхдийн хэрэгцээ шаардлагыг мэддэггүй, анзаардаггүй, хичээлийн шинэ жил болон улирал солигдоход хувцалчих болоо гэсэн ойлголттой байсан юм уу хаашаа юм. Ятгад төвийнхэн ээж аавыг харахаараа найланхаа сайн байна, сайхан байна, санаа зовлтгүй гэдэл ээж аавыг минь баярлуулчаад идэр шууш, идээ цагаан аавна. Тэд уг нь боломжийн ажил амьдрал боловсралтай мэт боловч би их үлсдэг байсан. Нэг айлд нь байхаар даалуучид цугларна, нөгөө айлд нь байхаар хоёр айлын хүүхдийг хоёр ялгаж харцхан тухгүй. Нэг л мэтгэд би жижиг сажиг юм хумсалдаг, хулгайч, гэрт байх дургу тэнмэл, тэнхээр хичээл салгардаад дүнд оршилсан өсвөр насны охин болсон. Төвийн хамаатнуудаар орхоор энэ юу авчих бол, яах гэж яваа бол гэж хартгаас хэтрэхгүй хүүтэн харцнууд. Өсвөр наснд ирээд хөөх өгцөг ургахын хэрээр нагат заах бараг өвгөн шахуу. Намайг зүгээр эрхлүүлдэг биш, оролддог байсныг нь би ойлгож бүрч залбирсан. Бидний дандаа сонссон шиг би ч бас хүнд ч хэлж чадаагүй. Аав мэдчихвэл тэрнийг очиод алчих байх гэж айгаад. Тэгээд л би хаяахан дэл сул юм хусчихдаг, хулгайч, тэнмэл, гурав авдаг муу сурлагтан болсондоо ичээж, гимшиж, өөртөө итгэлгүй амьдарсан. Гэхдээ юу гэж намайг чичлэхийн оронд ярилцсан бол, гадуурхахын оронд эвээлсэн бол, аав ээжийн өмнө худал дүр эсгэж тэднийг хуураагүй бол би өөр байх байсан. Одоо харин ч би өөрөөрөө бараг бахархдаг. Би хаанч бүдэрч, хаашаач унаж болох байсан ч тэгээгүй. Crime Station-д баярлаа, хайртай шүү гэсэн. За ингээд хоёр дахь захиалаа оръё. Сайн байна уу? Миний захиа цааш хүрэх байх гэж найдаж байна. Би өөрт тохиолдож байсан түүхээ олон дугаарын дараа бичгээр шийдлээ. Миний энэ түүх 9-р ангид байхад болж байсан юм. Нөгөө ангийнхаа хүүд сайн болцоход найзаараа дамжуулж үерхэж байлаа. Эхэндээ гой байсан ч 1-2 сарын дараа надтай үнсэлцэх гэж дайрна, хөх бөхсөнд хүрэх гэж оролддог байсан. Сүүлдээ найзуудтай маань нийлээд орцонд дагуулж ороод үнсэлцэж сур гээд буланд зогсоочдаг байсан. Би ч тэнд үгүй гэж хэлж шаарддаггүй зангаараа буланд шахуулаад л зогсдог байсан. Өдөр болгон шахуу уулзна, уулзгаараа л намайг оролтно. Тэрнээс хойш уулзах хүсэлгүй айцтай болчихсон. Уулзъя гих тоолонд яана дахиад л миний хөх бөхс бацах гээд байх вэ гэж боддог болсон байсан. Аргагүй шүү дээ, дөнгөж 16 хүрчиж амжаагүй байсан юм чинь сүүлдээ дандаа л орцоорой, ийшээ тийшээ оръё л гин. Нэг өдөр хичээл тараад уулзъя гэхээр нь уулзваа. Тэгсэн орцоорой л гин. Би өвгөө гэж хэлж чадахгүй юм чинь одоо бас юу хийх болоо гэд айгаад дагаад л орлоо. Тэгсэн чинь миний цамцыг минь тайлаад, хөхийг минь амаараа оролдоод, базалж, намайг үнсэж өнгөж, би тэнд орцны буланд оролдуулж тэрний бахан ханснуу яасан. За гарах уу гэд л намайг дагуулад гарсан. Би ардаас нь 10 жилийн цагаан цамцаа товчлоод, хүсээ янзлаад, яг л нэг биеэ үнэлчихсэн, эсвэл хүчндүүлчихсэн хүн шиг мэдрэмж аваад гэртээ харах замдаа зөндөө уйлаад харж байсан даа. Сүүлдээ би төвчгөө байгаад удалгүй салж байлаа. Одоо би 21-тэй, гэхдээ одоо ч гэсэн эрэгтэй хүнтэй тийм зүйл хийж чаддаггүй. Ойртуулах гэхээр маш их үл хүндлэл мэдэрч, өөрийгөө оролдуулж, тэр хүнд таашаал мэдрүүлж байна гэж бодохоор уур хүрээд байдаг. Хизээч над руу төрүүлж ордуулахыг хүсдэггүй. Найз залуутай болсны дараа ч энээс болоод олон хэрэлцээ. Сүүлдээ сэтгэл зүйчдэр очие гэдэгч хүсэл байдаггүй. Зүгээр л ийм тэнэг хүн болоод дасан зохицож амьдарч байна даа гэж бичсэн минь. За ингээд дараагийн 3 дахь захиалаа оръё. Сонсогчдын захиаг сонсож байгаад бичгээр шийдлээ. Би одоо 18 настай.
жилийн өмнө өөртөөгөө үе хүүтэй үерхдэг байсан юм. Хоёр талын эцэг их мэднэ дуртайч байдаг байсан. Гэхдээ би түүнийг надад арайч тийм муухай зүйл хийчихэн чинээ санаагүй юм да. Хичээл амрах төгчгсөн байсан. Бид хоёр өөр сургуульд сурдаг юм л да. Түүний сургууль манай гэрийн хажууханд байдаг. Би хичээл ном гээд нойр хоолгүй гүйж яваад ядаргаанд ороод ухаан алдаж унаад хэд хоног хичээлээс чөлөө авч гэртээ тусал хийлгээд амрах болсон үед намайг эргэх нэрийдлэр манайд ирсэн. Бараг 2 жил үерхчихсэн нэгнийхээр орж гардаг болохоор юу ч бодоогүй. Тэр ер нь л намайг хоёулаа харилцаанд оръё, хийж үзье гэд шахаад байдаг байсан ч эн чинь миний үнэт зүйл шүү дээ гэд би татгалздаг байсан юм. Харин тэр өдөр орж ирээд буудан дээр суусан. Би телевиз үзээд хөвтөж байсан юм. Гэнэт л ард орж ирээд хөвтөөд тэврээд тэгснээ огцом дээр гарч ам дараад миний унтлахын шортыг дотор өмдтэй минь өвдөх хүртэл шувтлаад өнөөхөө хийчихсэн. Би дөнгөж л 11 дугаар ангиа төгсөх гэж байгаа охин шүү дээ. Тэр хүүхдийг арай ч ингэнэ гэж бодоагүй. Байдаг чадлаараа тэмцсэн ч эмэгтэй хүн бол эмэгтэй л хүн юм бэлээ. Тэгээ тавьсныхаа дараа босоод юу ч дууралгүй гараа явсан. Гарсных нь араас усанд ороод өөрөөсөө ч бараг с ิจ гэлээд зөндөө уйлсан. Харин тэрний дараа чи эсэргүүцэхгүй бидтэй, чамд ч гэсэн гоё л байсан бидтэй. Би маргааш ирнэ гэсэн чат ирсэн. Дотор харанхуулаад хинт хэлхээ мэдэхгүй сандраад салгалаад тэр хүнийг би шуудхан блок хийгээд харьцаагаа таслсан. Салснаас хойш 4 сарын дараа болсон байна лээ. Найз гэд байсан охинтойгоо миний араар явж байсан гэсэн үг л дээ. 16 17 настай хүн шүү дээ. Одоо бол би төгсөөд харь оронд оюутан болох гээд ирсэн. Тэр ч бас энд байгаа сураг дуулсан, таарчихгүй юмсан гээд л явж байна. Түүнээс болж эрэгтэй хүнтэй ойртохоос айдаг болчихсон ч засрах гээд л хичээгээд л байна. Энэ бүгдийг хинт ч хэлээгүй ч энд бичгэд дотроос бул чулуу авсан юм шиг хөнгөрч байна. Хит нуршсан боловчлаарай бас баярлаа гэсэн минь. За ингэж хэдүүлээ 4 дахь захиалгаагаа оръё. Сайн байна уу? Бүх сонсогч болон сэтгэлээ гарган бичлэг хийдэг танд энэ өдрийн мэнд. Энэ болсон явдлыг сонсохоос өмнө сонсогч таныг стрипийн бүжигчдийг буруугаар ойлгохгүй байгаасаа гэж хүсье. B21-т стрип бүжгэлдэг хүмүүс биднийг элдвээр л ярьж харааж зөвхөх нь мэрсэр би. Гэхдээ өөрөө хагалгаанд орох гэж эсвэл дүү ээж гээд арай гэрн хэцүү амьдралаас болоод бүжиглэх дургу байж согтуу хүний аашинд тааруулж уйлахтаа уйлж энийхтэй инээдэг. Би нэг залуутай харьцаж байгаа л да. Тэр өөрийн экс эхнэрээ ярахтаа амар архичин, тарган, хүүхэд гаргадгүй гээл муулдаг байсан. Арай гэж салсан. Одоо ганцаараа амьдардаг гээл нэг өдөр гэрээс ирж аваад өөрийнхөө гэрт хоол хийж өгье. Би сайн тоогооч гээл дагуулад явсан. Би тэр хүнтэй унтаагүй сарын юм ирчихсэн байсан болохоор нойлын өрөөг нь ашигласан. Эмэгтэй хүний зөвлөс байсан. Надад худлаа хийсэн юм уу гэсэн чинь манай хажуу өрөөг түрээсэлдэг эмэгтэй надтай ямар ч хамаагүй гэхээр нь тухгүй санагдаад гэртээ хүргүүлсэн. Тэгсэн эхнэр нь салаагүй бүр 2 хүүхэдтэй болж тараад намайг гэр бүл өмүүлсэн, их муу юм хийсэн, стрипийн яхан гэд зурагтай пост тавьсан, чат бичлээ. Гэрээс үнэт идэл хулгайлсан, камер байсан гэд гүтгээд тэгсэн чинь тэр 2 эхнэр нөхөр яг үнэндээ мөнгөтэй, эрх мэдэлтэй, эрэгтэй эмэгтэй хүмүүс уургалж аваад гүтгэж мөнгө олдог байж таарсан гэсэн юм. За ингээд дараагийн 5 дахь захиалаа оръё. Сайн байна уу? Энэ захиаг унших өдрийн мэнд хүргэе. Би танай сувгийг алгасалгүй сонсдог 41 настай хүн байна. Сонсогчдоос ирсэн загтал бүрийг давтан сонсох дуртай нэгэн. Яагаад гэвэл би маш олон зүйлийг давж туулсан. Тэр бүх түүхээ ээлж дараагаар бичих хүсэлтэй явдаг юм. Би мэдээ орох цагаасаа л хөдөө ээжийнхээ аав ээж рүү явдаг. Явах бүртээ хүнд тохиолдож болох бүх хүчирхийлэлд өртдөг нэгэн байсан юм л да. Ээж маань айлын том, доороо 5 дүүтэй. Тэдгээр дүү нар нь бүгд их бага хэмжээгээр хүчирхийлнэ. Ээжийн тал буюу миний наагаач 4 эмэгтэй, 1 эрэгтэй байлаа. Тэр эрэгтэй наагаач маань надаас 10 насаар ах. Би яг хэдэн настай байснаа огт сандаггүй их л жоохон байсан. Тэр хүн миний дээр гарч хөдлөөд миний бие рүү шингэн цагаан юм асгаад намайг арчуулж байсныг үүр төрхөн сандаг. Тэр зүйл нь удаа дараа давтагдаж 2 дугаар ангиа төгсдөг жилээ би 100 хөдөө явахгүй гэж уйлахад ээж яагаад гэж асуулгүй зодоод л аваад явсан. Хөдөө аваачиж өгчгөөд л ээж аав маань буцаад хот руугаа явчихна. Ингээд л тэр зууны амралт миний хувьд там болж хувирна. Эхэндээ ээжтэй хэлж чадахгүй тэр гаж донтой дүүг нь тэсэж доромжлуулсаар хөдөөнөөс ирэнгүүтээ ээжтэй гомдоод уйлаад бүгдийг нь хилээд эхнэлхсэн охтын эмчдэр очоод бүх хүннээ хилж үзлэгт орсон. Эмч цагдаад мэдэгдэх үгүйгээ таал мэджтэй гэж хэлэхэд нь эмчийн өрөөнөөс ээжтэйгээ гарч явахдаа ээжээ цагдаад хэлэх үү тэгвэл намайг ахиж өвтөхгүй те ээжээ гэхэд минь ээж минь миний урдаас
чи ээж аав хоёроо салгамаар байна уу гэж над руу уурлаж илээ. Ингээд л миний итгэл найдвар байхгүй болж тэр өдрөөс хойш би ээжтэй гомдож ээжигээ үзэн ядаж эхэлсэн дээ. Ээж дүүдээ юу ч хэлээгүй, юу ч болоогүй юм шиг өнгөрсөн. Тэр заваа амтан намайг 6 дугаар ангиа төгсдөл эхнэрээ ноолж байгаа аятаа хүснээ хийж 6 дугаар анги төгсдөг жил эхнэр авч гайгүй болж илээ. Энэ дундуур бас нэг зүйл болсон нь аавын минь хойд аавын дагвар хүүн гээд аавтай минь нас чицуу ир манад нэг өвөл өвлжтөө өөрийнхөө охиныг санаад байна. Охиныг чинь өвөртлөөд унтъя гэж аав ээжээс гуйхад ээж аав минь намайг өвөртөн унтуулж шүнжин миний эмзэг эрхтэнг минь хуруугаараа оролдож 2 гуйны завсраар эрхтнээ хөдөлгөж шүнжин аав ээжийн минь зэрэгэлдээ нэг өрөөнд унтаж байхад намайг зовоож сүүлдээ би уйлаад намайг унтуулад өгөөч гэд ойрлоод босож ирэхэд аав ээж минь юу ч хэлээгүй бүр яасан ч гэж асуугаагүй тэр үйл явдлууд ар араасаа болж байхад яагаад ганц охиноо тоогоогүйг нь би одоо ч ойлгоогүй. Би өрн энэ айлын жинхэнэ хүүхэд биш байхаа л гэж боддог болсон доо. Ээжийн эмэгтэй дүүнер болохоор намайг маш гэрийн ажлаар дарж зодож хүчирхийлнэ. Өөрөөсөө гэртэн ирсэн хүний эмийг хулгай хийж авчхаад намайг гүтгэн, хоол өгөхгүй үлсгэн гэх мэт байнгын хүчирхийлэл зодуур дунд миний хүүхэд нас ямар ч дурсамжгүй өнгөрч сүүлдээ би байнга шахуу зовхгүй өөхөх талаар л боддог болсон байлаа. 7 дугаар ангид байхад ангидаа ханын сонин хийх даалгавар өгч миний ханын сонин хийх сэдв хүчирхийлэл гэсэн нэртэй сэдв таарсан юм л да. Тэр үед сонин номноос л мэдээлэл олж авдаг үе байсан болохоор шүнжин сонин сэтгүүл уншиж хайчилж ханын сонин хийж байхдаа хүчирхийлэл гэдэг нь энэ юм байна гэж ойлгож авсан. Тэр ханын сонин хийж байхдаа надад тохиолдоод байгаа зүйлсийг би таслан зогсоох хэрэгтэй юм байна. Надад ийм зүйл болохгүй байж болох байсан байна. Миний ээж аав намайг яагаад хамгаалаагүй болоо гэд өөрийгөө хамгаалж сурах ёстойгоо мэдэж авсан даа. Одоо би өөрөө 3 хүүхэдтэй ээж хүн болсон. Гэртээ хамаатны хүмүүсээ байлгадаггүй, бас хүүхдүүдээ айл руу явуулдаггүй, хүүхдэд минь хүмүүс ширүүн хандахыг хүлээн зөвшөөрдөггүй. Хүүхдүүдээ дургу байвал хүчилдэггүй байх гэж их сонсхийг хичээдэг ганц би ээж болсон. Нэр үүлийн үргэж байдаг юм байна лээ. Ээжийн маань тэр эрэгтэй дүү хүнтэй сууж 2 хүүхэдтэй болсон. Хүү охин 2-той болсон ч амьдралд сөхөрч архинд живээд эхнэр хүүхдүүд нь хайж яваад яг жилийн өмнө гудамжинд нохоо өглөөр өгсөн гэсэн. Ээжийн дүүнер ажил явдал гарсан гэж надад хэлсэн ч би очоогүй. Буйны ажилд нь огт хандив өгөөгүй. Зүгээр л миний амьдралд гай болсон юуг надад хийсэнг нь хилээд очихгүй гэж хэлсэн дээ. Энэ хүртэл уншсан бас сонссонд баярлаа. Найруулга муутай нуршуу бичсэн дуучлаарай. Энэ захааг минь уншвал ахаад нэг нууцаа бичнээ баярлаа баяртай гэсэн мэн. За энэ бас нэлээд жоохон хүнд төрлийн захаа байсан. За ингээд хэдүүлээ 6 дахь захиалгаа орцгоё. Сайн байна уу эрхэм хүндэт сонсогчдоо би өөрт тохиолдсон явдлаа та хэдэд сэрэмжлүүлэг болгох үднээс ярьж өгье. Би тэр үед 17 настай байсан. Миний танил дотны эгч найз залуутай болоод тэгсэн тэр нь айгүй сэтгэлтэй хөөрхөн ах шиг яг л тэр хоёр миний төрсөн ах эгч хоёр шиг л санагддаг байсан. Нэг орой над руу тэр ах чат бичээд миний дүү яаж ийн найз залуугаасаа салцсан хэцүү байна уу гэх мэтэр чат бичиж байгаад сарын тэмдэгчээ ирж байгаа юу гэх мэтэр чад бичгт нь би нэг ч их юм бодлогүй ирж байгаа гэж хариулав. Тэгээд ах гараад ирээч хоёлаа гоё ярилцъя гэд тэгэхээр нь би ч баярлаад надад тус болох нь ухааны юм бодсон. Би гарахаасаа өмнө гэхдээ янз бүрийн юм бодсон. Энэ ах намайг машиндаа суулгаж аваад хүчинд чвэдэ гэх бодолд байсан ч за ах найз охинтой баг их нэртэй тэгээ бас хүүхдтэй байсан учраас янз бүрийн юм болохгүй байхаа гэж бодоод гарлаа. Ах их орцны үдэндээ хүлээж байгаад хүүтэн өвөл байсан болохоор манай орц руу орсон. Тэгээд л эхлээд хичээл сургууль нь юу олж ийн шинэ оноо яаж огтох гэж байна гээл асуултууд асуув. Чи дараа нь хичбэд хоёртойгоо заал авч бай. Шинэ оноо цуг гарах уу ухааны юм яриад тэгснэ гинт намайг барьж аваад үнсээд эхлэх нь тэр. Тэгээд л эрэгтэй хүн болсон хойно амар хүчтэй би өрөөсөө эсэргүүцэж чадаагүй. Миний өмдийг хүчтэй шувтлаад нөгөө юм хид дүрээд гаргав. Тэр хооронд би маш их хайсан болохоор өрөөсөө ойрлж чадаагүй. Ойрлох юм бол намайг цохиод авбал яана гэсэн хид сөрөг бодолтой би айсандаа юу ч хийж чадахгүй. Болооч ахаа гэхээс өөр юм хийлч чадаагүй. Тэгээд төд удалгүй 2 минут орчим болоод өнгөрөв. Тэгээд би ч өмдөөд та дайгаад суусан. Намайг гой зөөлхөн бөхстэй моч гэж байх шиг тэгчээд гарч явсан. Би шууд л гэрлөөгөө гүйж ороод бүхэл шүнжэнгөө унтахгүй уйлж гисэн. Тэр эгчтэй хэлвэл над руу яагаад ч юм уурлах байх гэсэн бодолтой байсан. Аав ээж хоёрт хэлвэл бөө юм болохоос гадна намайг зодож загнах байх гэхээс айж фэйсбүүкээр тэр ах эгч хоёрыг блок хийж орхисон. Гэтэл манай байртай ойрхон байдаг учраас би таархаас хүртэл айж зугтдаг болсон. Энэ явдлаа итгэж явдаг дүүдээ хэлтэл
Муудалцснаас хойш манай тэр хавийн хүн болгонд хилээд тараагаад явсан байна лээ. Намайг ерөөсөө дурандаа унтсан юм шиг ярьсан байсан. Тэгээд л зарим нэг хүмүүс чинь учир зүггүй янхан гэж харааж зүхээд надад үнэхээр хэцүү байсан. Сүүлдээ энэ яриа даамжирч явсаар байтал их чихэнд очсон байлаа. Би ч болсон явдлаа үнэхээр үннээр нь л хэллээ. Ашгүй намайг ойлгож өмөрсөнд нь баярлдаг. Ерөөсөө хинт ч итгэж болохгүй юм байлээ хүмүүсээ. Хичнээн итгэж явдаг ах トゥ байсан ч гэсэн яг л төрсөн л биш бол чиний төлөө байхгүй юм байлээ. Намайг янхан гэж харааж зүхэж байгаа хүмүүс миний оронд өөрийгөө тавиад үзээрэй. Айлын том болохоор өмөөрөх ах эгч байхгүй учраас тэгж дээрлэхэж болно гэж өө. Тэр үед л эгчд хилээд арга хэмжээ авах ёстой байсан юм. Би ядж хахад хүнтэй харцахдаа ичимхий дуугүй учраас өөдөөс нь хэлий гэсэн зүйлээ хэлж чаддаггүй юм аа. Би хүссэндээ унтсан юм үнэхээр биш. Миний итгэж байсан ах тийм хүн байсныг мэдээгүй миний буруу. Би өөртөө их гэмшиж явдаг. Тэр хүнд итгээгүй байсан бол ийм зүйл тохиолдохгүй л байх байсан. Хинт ч итгэж хэрэггүй юм байлээ. Бас бүр ийм төрлийн нууцаа өөр янз бүрийн хүнд хилээд ч хэрэггүй юм байлээ. Би л муу нэр зүүсэндээ. Өсвөр насны хүүхэд та бүхэн ийм явдлаас заавал сэргийлээрэй. Аав ээжтэй айлгүй хэлж тэр хүнээр нь хариуцлага хүлээлгээрэй гэсэн юм. За ингээд дараагийн 7 дахь захиалаа орцгоё. Сайн байна уу? Энэхүү туулж өнгөрүүлсэн түүхээ бусдад хуваалцж байгаа нь сургамж болоосоо гэсэндээ Crime Station podcast загтал болгон илгээж байна. Нэг өдөр миний нэг талын хөхөнд хатуу бэрсүүтэй юм мэдэгдэв. Нэх юм бодсонгүй, тоохгүй ажил амьдралаа залгуулад яваад л байлаа. Өдөр хоног өнгөрсөөр явтал гинэт миний цээжин дотор ойр дуу тавимаар зүүгээр хатгуулж байгаа юм шиг хүчтэй өвдлөө. Энэ удаад би яагаад ч үүнийг тоохгүй явж болохгүй юм байна гэж бодоод хөхний төвд гүгээд очив. Эмч маань намайг хөхний эхо, маммограм хараад эцэст нь биопси авахар шийдлээ. Биопси гэдэг нь эдийн шинжилгээ. За тэгээд би гэдэг хүн чинь хэд хоногийн дараа хариугаа эмчээс сонсоод толгой руугаа алхаар цохиулж байгаа юм шиг л тийм л айхтар хариу авлаа. Энэ бол хөхний хортой хавдар байлаа. Яагаад би ийм айхтар өвчнөөр өвдөв? Ямар учир шалтгаан байна гэж интернет бухаж гарлаа. Гайтай тэр жирэмснээс хамгаалах 48 цагийн эмийг би 2 удаа маш ойрхон давтамжтай уусан юм. Тэнэг мулгуугаараа өөрийгөө зүхлээж нэгэнт өнгөрсөн цаг хугацааг ухрааж болохгүй. Яа гэхэвдээ өөртөө гомдоод хорт хавдраар өвдсөн би өвчнөтэйгөө нүүр тулан даван туулж тэмцгээс өөр сонголт үлдээгүй. Азар би идгсэн гэсэн сайхан хариуг өнгөрсөн сард авсан. Мэдээж хавдар үүсэх шалтгаан олон. Гэхдээ энэ хөхний хавдрын гол хүчин шалтгаан нь жирэмснээс хамгаалах юм 48 цагийн юм өөр хүндэлт юм байна гэдгийг уншиж судалж мэдэж авсан юм. Эмийн буруу хэрэглээ, эрүүл мэндийн боловсрал дутууд удалмыг маравхнаас болж өөрсдийгөө цаашлаад өөр хүүхдээ хохирох эрсдэлд оруулж байна. Нөгөө талаас манайд эмийн сангууд эмээ зах дээр зарж байгаа аятай ашиг л олж байвал хүнд ч хамаагүй зардаг. Энэ бол чимээгүй аимшигтай гэмт хэрэг. Үүнээс сэрэмжлүүлсэн олон сайхан дугаарыг танаа подкаст хийсэн байсан сонссон хүн хэлхээс цаас чичгээс наашгүй гэдэгтэй. Надаас өөр хүн энэ айхтар өвчнөөр битгий өвдөж шаналаасаа гэсэндээ энэхүү өөрийн алдаагаа нүүгүү дэлгэн бичиж суун. Айдаа охид хүүхнүүд минь 48 цагийн эмийг л ойр ойрхон битгий хэрэглээрэ. Нэг шөнийн жаргал мянган өдрийн зовлонгч авчирч болдог юм байна гэдгийг өөрийн биеэр тулж ойлголоо. Дугаар болгоныг нь алгасахгүй сонсдог. Ялангуяа Минжээ эмчтэй подкастыг чухалчлан сонсдог. Альва зүйлийн нарийн учир шалтгааныг нь тайлбарлан байнга сэрэмжлүүлэг сануулга өгдөгт баярлаа гэсэн байна. Сонсогчдод маань бас хэрэгтэй мэдээлэл байсан болов уу гэж бодлоо. Маш их баярлаа. За ингэж хэдүүлээ 8 дахь захиал руу оръё. Энэ түүх уншигдах хэсгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ өөрийн үеийн охтуудад сэрэмжлүүлэх үүднээс бичлээ. Энэ явдал намайг дөнгөж 6 дугаар ангид орж байхад тохиолдсон. Хичээлийн шинэ жил эхлээд эд 9 сард халуун байдаг да. Яг л тийм намрын халуун өдөр хичээлээ тарчхаад өвөө эмээгийнх руугаа явж байсан юм. Тэр үед шилэн тэрхүү өмсөөгүй нилээн уртаамс өмсчихсэн сурагчийн формтойгоо л явж исэн. Замдаа ам цангаад цүнхнээсээ ундаагаа гаргах гээд төрхөн зогсох тэр агшинд юбкэн дагуур нэг гар орж ирээд миний эмзэг эрхтнийг маань илээд өнгөрсөн. Тэр үедээ юу вэ хэн билээ гэд нилээн сандраад эргэж хартал 50 гарсан хөгшин ах сайхан амтан минь чи яасан сайхан юм бэ гэж намайг тэрч аваад үнсээд дайраад л байсан. Би бүр яхаа мэдэхгүй шоконд орж хүн байна уу туслаарай гэж нилээн ойрлсон. Гинэт тэр хүн намайг тэрхээ болоод цаашаа яваад өгсөн. Би эргээд хартал булангаас машинууд гарч иржсэн юм байлаа. Гүүж эмээ эгч хоёр дээрээ очиод зөндөө уйлсан. Эгч маань намайг тэрж аргадаад эмээ маань цэргийн ангид ажилладаг байсан болоод ч тэрөө дахиж тэр хүнийг харвал таних уу гэд би ч дөнгөн данган танина гэж гараад нилээн хайж алхсан ч тэр заван гаж донтой юмтай тааралдаагүй. Тэр явдлаас хойш надад ямар ч гэм хийгээгүй хөгшин хүмүүсийг хүртэл харахаар л сэжих хүрдэг болчихсон. Аав ээжтэй энэ тухай хэлээгүй. Надад ёстой тийм юм болох юм бол цохиж унган ухааны юм боддог
оролцдог байсан цагаа тулахаар амнаас үсэгч гардаггүй юм билээ. Ер нь охтууд маань биеэ хамгаалах бороохой нулимс сасгаруулагч авч явж байвал их зүгээр санагддаг даа. Хит муршуу байсан бол уучлаарай. Үнэн ч сонсогчоос нь гэсэн. За ингээд дараагийн 9 дахь захиалга оръё. Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би анх 14-тэй байхдаа дөнгөж л уцтай болж байх үедээ нэгэн хүнтэй танилцсан юм аа. Тухайн үед дөнгөж л Facebook хүмүүс хэрэглэж эхэлсэн байсан үе л дээ. Facebook нээгээд л найзуудтай болж танилцаад явж байхдаа нэг групп чатанд орлоо. Тэнд нэг хөвгүүн хайртай охиноо алдсандаа их л гуниглаж бүгд л хүүхдүүдээсэн болохоор аргадаж сэтгэлийг нь тавьшруулж байсан юм. Би тухайн үед ер нь одоо ч бас юмыг бичих дургу хөвчлэн утсаар ярьцдаг төрлийн хүн л дээ. Ингээд хинч хариу бичихгүй болохоор нь залгаад л тавьшруулаад тунж дотн боллоо. Ингээд л хоорондоо бараг үерхэгч биш, найзч биш дундын харилцаанд 1 жил орчим явлаа. Оюутан болоод хот руу нүүж очиод уулзахад нэг солонгос стилтэй нэг хүн ирлээ. Тэр үед л K-pop их л мод байсан болохоор хөөхөн юм шиг санагддаг байлаа. Ингээд нийлж үерхэж гүйсээр 2 орчим жил болоход миний амьдрал нэг л уруудаад байсныг би ч мдээгүй явж. Уг нь их л хичээлдээ сайн юм болгонд оролцдог тэргүүний л оюутан байсан. Гэвч тухайн хүнээс болж хичээлдээ ч бараг суухаа болсноо. 2 жилийн дараа л дүнгээ гаргаж чадхаа болсон үедээ мэдээж нэг мөр сурхаач болсон. Ингээд гэрээхэндээ худлаа хийлж хичээлдээ явж байгаа нэртэй гараад л нөгөөдөгтөөгөө хамт байж байгаад л орой ирдэг. Нэг өдөр тэр нэг найзтайгаа манай орцонд пи ууж суусан юм. Би өөрөө тийм зүйлээс хол хүн бас жоохон ч байсан. Ингээд тэр хоёр муудалцсны эцэст найздаа нэг захиулаад дагзаараа унаад ухаан нь орж гараад эхлэхэд нь намайг дуудсан. Би ч яав ийв гэд гарч ирээд гайгүй байлгүй дээ гэд гэртэн таксидаад хүргэж өгчээсэн. Эннээс цааш л амьдрал хардарсан зүуд шиг болж эхэлсэн дээ. Ээж нь тэр найзыг нь цагдаад өгөөд намайг ирж гэрчийн мэдүүлэг өгөхийг шаардсан. Яваад очтол миний найз залуугаа гэж бодож явсан хүнийг цагдаа шаал өөр нэрээр хэлж бүр эмхтэй гэж хэлэхэд бараг л ухаан алдаж унах шахсан даа. Гэвч яагаад гэдгийг мэдэхгүй ч би надтай эрэгтэй гэж танилцсан. Тэр гэдэгштэй гэж огтоосоо хэлж чадаагүй. Зүгээр л манай орцонд байсан нь үнэн намайг зодооны дараа дуудсан. Би яг хараагүй гэдгийг л хэлээд салсан. Сүүлд сонсоход тухайн найз нь Батлангийн хүүхэд байгаад том л арга хэмжээ авахулсан юм шиг байлаа. Ингээд л нөгөөх надаас салахгүй би одоо ийм өвчтэй, бэртэлтэй, гэртээ байж чадахгүй цуг бай, ээж тэр найзтайгаа бай гэсэн гээд салахгүй хүчээр байр түрээсэлж цуг амьдарч эхэлсэн дээ. Ингээд л олдсон бүх ажлыг өдөр шөнөгүй хийж, хоол унд, байр гээд бүгдийг нь л ганцаараа болгож хичээлдээ ч явхаа болсон. Ингээд миний амьдралд хэсэгхэн гай болчихгүй бүтэн 4 жил хамт байсан даа. Ээж нь бараг намайг уруу татаж хүүхдийг нь ажил төрөлхөө байлгаад байгаа юм шиг загнана. Эхлээд өвчтөй байгааг нь ойлгох гэж хичээдэг байсан ч сүүлдээ харахаас дургу хүрдэг болж аль болох л харихгүй ажилтдаг болсон. Найз нөхдийнхөөрөө хоноглох үеч их байсан даа. Надад анх танилцахдаа надаас 4 ах гэж байсан ч бүр надаас 16 ихч байсан даа. Намайг салах гээд юмаа зөөхөд эрэгтэй найз маань өмгөөлж хамгаалж тусалж байгаад салгаад авч явж билээ. Тэрнээс хойш нэг ч удаа холбогдоогүй. Одоо алдсан цаг хугацаагаа нөхөж чадахгүй ч өөрийнхөө хэмжээнд дээд боловсролтой хань ижил өөр хүүхдүүдтэй болсон. Нэг удаа таарахад уулзаагүй 6 жил болсон мөртлөө мөнхийн ус уучсан юм шиг яг хിവэрээ огт хөгшрөөгүй бас л нэг дөнгөж оюутан болсон юм шиг жоохон охон хөдөлжгсөн явж байсан даа. Намайг хүмүүс лесби гэж бодох байх гэд хинт ч нарийн ярьж үзээгүй. Ерөнхийдөө ийм хүмүүс байдаг гэдгийг ойлгуулах гэж нэг группт бичиж байсан ч одоо үед тухайн үеийн нөхцөл байдлыг ойлгох хүн цөөхөн байсан гинэ. За энэ бас нэлээд эвгүй захаа байсан. За ингээ хамгийн сүүлийн 10 дахь захиалгаа орцгоё. Сайн байна уу? Энэ түүхийг уншиж буй өдрийн мэндийг хүргэе. Намайг тэр гэдэг би багаасаа Америк төссөн хүмүүс Оливер гэж дууддаг. Энэ үйл явдал намайг 20 настай байхад Америкт болж исэн. 2015 онд 20 настай цэл залуу хүү явж байлаа. Гэхдээ нэг тийм ганцаардлын мэдрэмжтэй тэгээд гинэтл тендер татаад ухаж байлаа. Нэг охин нүдэнд тусаад шууд дурлсан. Тэгсэн манай сургуульд сурдаг болж таарад янз бүрийн фестивал, ивент дээр таардаг болоод бүр уулздаг боллоо. Түүнийг маань Сара гэдэг сүүлдээ албан ёсны хосууд болсон. Тэр нэг өдөр бас л сургуулийн ивент болж таарад бит хоёр хөтлөлцөөд хамт орлоо. Дотор нь Emily гэд манай экс найз охин зогсож байлаа. Бит хоёр ч очоод минь дус мэдээд тэгсэн нөгөө Emily гэд манай экс бүр сүйд майд болоод баяр хүргээл гэж байна. Тэгээ маргааш өглөө нь боллоо. Өглөөс ирээд найз охин Сара лууга холбоо барих гэж оролцсон байдгүй. Хичээлээ хийгээд сууж байтал Сарагаас мессеж ирсэн. Нэгэд үтсэн хоёлаа салъя бүтэхгүй байна л гэж байна.
өөр юу ч бичээгүй. Тэгээд л би гайхаад яасан юу болсон болоо гэж бодоод залгасан утсаа авдаггүй, ахаад залгасан шууд voice mail болоод явчваа. Гэрт нь очисон хинч байхгүй, part time хийдэг ажил руу нь очлоо байдгүй, хаанч байхгүй хичээлдээ ч ирэхэ болсон. Яг л бүх зүйлийг хаяад өөр хот руу нүүсэн юм шиг. Яг л хаанч байхгүй зүгээр алга болчихсон. Эннээс хойш өрдөөсөө холбоогүй хэдэн хоног уйлж унжсан, үнэхээр их сансан. 3 билүү 4 хоногийн дараа би Emily-г дуудаад кофе шоп орж суугаад надад болсон бүх зүйлээ Emily гэд экстэй хэлээд амжваа. Нөгөөх чинь гайхаад заа гэдэл сонсоод байсан. Тэгээд гэртээ очисон чинь над руу нэг мэйл ирээд шалхтаал чи юм уу худалч, чи надад хайргүй, чи юм уу урвагч, чи Emily-тэйгээ нийлцэн байна. Emily чиний амьдралыг сүрүүлнэ гэд бичсэн байсан. Би сандраад яана гэд айгаад шууд Emily руу залгаад утас нь холбоог болсон байсан. Шууд гэрлүүн очиод хартал байшин нь бүр шатаж байдаг байгаа. Би шууд түргэн тусламж руу залгаад хэлсэн, хурдан хүрээд ирсэн. Галыг ч унтраасан, дотор байсан Emily-г гаргаад ирсэн. Бэртэл гэмтэлгүй, би ч сандраад тэрхээс өөр юугаар туслах билээ. Гэхдээ тэр маань бүх зүйлээ алдсан. Гэр өөрийн гэсэн зүйлүүдээ бас хамгийн хайртай нохоогоо. Надад миний буруу юм шиг санагдаад яаж Emily-г ганцаараа гэн үлдээх вэ? Манайд хамт амьдрья гэсэн. Тэгээд бид хоёр ч хамт амьдардаг болов. Нөгөө ирсэн мэйлнээс зогсоо зайгүй мэйл ирдэг боллоо. Та хоёр нийлсэн байна, бла бла. Би ч тоохоо болсон. Мэйл ирэнгүүт нь блок хийгээл. Гэхдээ яаж шин дугаартаа болсон мэдээд шууд мессеж бичдэг байсан. Би ч айдгал байсан. Гэхдээ яаж чадах билээ гэд хайдаг байлаа. Нөгөө мэйлнүүд ч улам их зогсоо зайгүй болсон. Би Emily-тэй хамт амьдарснаасаа хойш түүнийг их анзаарсан л та. Бүх зүйлээ алдсныхаа дараа ч тайван хിവэрэ байсан. Тэр зан нь маш их таалагдсан. Тэгээ би гэрлэх санал тавиад бит хоёр албан ёсны эхнэр нөхөр болсон. Нөгөө мэйлч зогсоо зайгүй ирдэг байлаа. Би ч сүүлдээ тэсгэл алдаад cyber security хийдэг найзтаа үзүүлээд тусламж хүссэн юм. Тэгээ тэр зөвшөөрөөд удахгүй олдчихноо гэлээ. Би ч тайван хүлээсээр найз маань залгаад чиний утсанд мессеж явуулдаг газрыг олсон. Тэр нь танай гэрээс ирээд байна штэ гэж хэлсэн. Миний дотор пал хийгээл явсан даа гэсэн мэн. За ингээд энэ бас нөгөө манай дээр хамгийн сүүлд подкастн дээр яригдчихсэн Unknown Number The High School Catfish гэдэг Netflix-ээр гарч ирсэн кинотой нэлээд төстэй тийм түүх хийсэн. Яг үнэхээр үнэн бол энэ захаа бичсэн хүн маань маш их дарамт мэдэрсэн тийм сэтгэлзэн хувьд нэлээд докторгүй болж исэн байх гэж би бодож байна. За ингээд цаг заваа гаргаад өөрт тохиолдсон сэтгэлийн мухарт байсан зүйлээ бичиж илгээсэн бүх сонсогчдод баярлалаа. Дотор нь багханч болов онгоосон гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд бас бусдад сургамж болохоор өөрт тохиолдсон түүх байдаг бол захаа хүлээн авах линкийг description хэсэгт би оруулсан байгаа. Бүх сонсогчдод сэтгэл зүйн амар амгалан хүсье. Ингээд хэдүүлээ итгэлийн өрөө радио жүжигийн 7-8 9-р хэсгийг хүлээн авч сонсцгоё. Энэхүү аудио хичээлийг хууль зүйн дотоод хэргийн яам Азийн хөгжлийн банк хамтран цэцэглэн хөгжсөн сөрөг нөлөөнд төсвөртэй Аз номхон далайн бүс нутгийг цогцлох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2019-с 2023 онд хэрэгжүүлсэн хөөхд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх төслийн хүрээнд бүтээв. Итгэлийн өрөө 15 ангит радио жүжиг. Итгэлийн өрөө 7 дугаар бүлэг цагийн ажил. За өнөөдөр чинь зочинтой байлгүй юу лээ? Зочин байгаа. За. Найруулагч абилаа. За, орлоо шүү. 3 2 1 эфир. Сонсогч та бүхэндээ өчигний мэнд хүргэе. 7 хоног бүрийн Баасан гарагийн 17 цагаас бэлтгэн хүргэдэг Итгэлийн өрөө нэвтрүүлгийн шинэ дугаарыг сонсогч та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. Эфир төтлөгч Итгэл миний бие, эфирийн найруулагчаар Анир маань ажиллаж байна. За өнөөдөр студиэр маань нэгэн зочин ирсэн байгаа. Өөрийн нэр болон царайг нууцлахыг хүссэн учраас би түүнийг зүгээр л энэ гэж дуудъя. За орой минь та бидэнтэй ямар түүх хуваалцахаар ирсэн бэ? Би хүүхэд залуучуудад хэрэг болох болов гэд өөр тохиолдсон явдлаас хуваалцъя гэж бодсон. Би 10 жилд байхдаа амьдралын төлөө янз бүрийн л ажил хийж явсан. Тэгээд ер нь онсон гэхээсээ илүү алдсан нэх байсан л да. Аав ээжийнхээ үгэнд орлогоо өөрөө өөрийгөө мэддэг болчихсон юм шиг л буруу бодолтой явснаа одоо бодоход их харамсдаг. Баян ээж аваасаа мөнгө гуйхаар өгтөө өгнө өгөхгүй байдаг байсан болохоор хөөрхий бас л олсон жаахан мөнгөө амьдрал ахуйдаа хүрэх гээд бас өөр хүүхдүүдээ бусдаас дор оруулчихгүй байх юмсан гэдэл
их зүтгэдэг байсныг тэр үедээ ойлгохгүй байж. Том болчихсон гэж өөрийгөө бодоод л ажил хийж өөрийн гэсэн мөнгөтэй болох гэсэндээ сургууль соёлоо хүртэл тасалж явдаг байсан. Тэгээд нэг машин угаалгын газар ажиллаж байсан тухайга тэндээс юу ойлгож авснаа л сонсогчтой хуваалцахыг хүссэн юм л да. Надтай адил хүүхдүүд миний алдааг бити тавтаасаа гэсэндээ л ярьж байгаа юм шүү. Би найзуудынхаа нэрийг өөрчлөөд яриад үгүй. Болно. Баярлалаа миний дөө. Тараач систем машиныг сэтгэл төртөл сайхан угаадаг юм байна штэ. За, баярлалаа хаа. Зүгээр миний дөө. Дараа ирнэ. За. Энтрэ наашлаа. Энэ машиныг чи авч. Дараагийн машиныг би авъя. За зүгээрээ чи яав. Одоо баг хаахт өгч байгаа юм чинь өөр машин орж ирэхгүй бах уу? Ээ чи авчгаа. Ман чинь ядраад нуруу өгдөөд бай. Энийг чинь зүгээр авчих та. Оо, за. За тийм бол чи ороод амарч. Ман чинь ялцуучаа тэгээд хамт гарыг. Окей. За нааша яваарай ихчээ. Яваарай. Яаж угаах вэ? Өтөө угаана. За. Та өшөө жаах урагчтай зогсож. Дахиад жаахан яв. Яваарай. За болсон. Идрэ. Яасан? Чамааг зоог байх дуудаж байна. Бас л сохтуу байна. Оо, тийм үү. Хизээрсэ. Би мэдгүй. Сая хоошоо орсон чи ирчихсэн. Галаа номоо хоёрыг дарамтлчихсан сууж байна. Гаймаа. Намайг машинтай байгаа гэж хэлсэн юм уу? Хэлсэн. Намайг оронд нь угаагаад чамааг нааш нь явуул гэд байна. За очихоос тоо. Үгүй мэдүү. Жаахан хурдан угаагаарай. Их чинь яарч байгаа шүү. За ихчээ. Чи тэгээ тэр дор надад хэлдгүй юм уу? Би харин тэгээд нараагчд хэлсэн шүү дээ. Нараа мэддэг юм уу? Би мэддэг юм уу? Итгий давраа заа юм бүлгнүүдээ. Сайн уу зогхаа. За идрээ атман дээшээ суу. Том хүн шүү дээ энэ чинь. Ижил номон сайн уу? Явахгүй байгаа штэ хаа. Чи басаа явж яадгийг. Одоо хичээл биш. Шоронд явна заа юу. Лалар минь. Чи өө намайг яах гээд өдөөд байгаа юм бэ аа? Үгүй би яасан юм бэ хаа? Би яасан бэ чигшиг. Уцаад уураа мөгөлг минь. Чи юм хулгайш надаас мөнгө шаагаад баригдахгүй гэж бодсон уу аа? Хүү юу мөнгө байхаа? Би юу ч аваагүй штэ. Тийм үү? Ир хүн шиг үннээ хэлчих байх гэж бодсон чинь нохоо зан гаргаж байгаа юм уу те? Маш Та яагаад байгаа юм бэ хаа? Би юу гэж танаас мөнгө хулгайлж явах юм бэ? за үлэг минь. Хөтлөө зодуулж байгаад үннээ хэлэхгүй те? Алаа, хаалга дүүж. Алаа тгийлдөө чамаг. Ахаа битгий л дээ. Оногнэч Та хаанаас юу сонсч юм бэ? Дүүн юу ч аваагүй штэ. Цог хаа битгий л дээ. Хөө галаа номоо хэлдэ би юу ч аваагүй үстэ. тийм те? Энэ муу хулгай хийж явах юм чи арсангийн үсттэй өш. Тийм. Юу вэ номоо? Чи юу яриад байгаа юм бэ? Би хизээд гисэн. Яагаад удлаар яриад байгаа юм бэ чи? Оо за. Чи намайг өдөөд үнэ те? Илэм хуцаараа. Болио та хаа. Би үнэ хэлье. Намайг уучлаарай. Ээж өвчтэй байгааг та мэдэн штэ. Тэгээд Би ээжд сургуультай явж байгаа. Тэгээд давхар ажлыг хийж байгаа гэж хэлээд хичээлдээ явахгүй гамаа. за Ээж юм тарианы хүнтэй болохоор би бүтэн цагаар ажиллахгүй болохгүй байгаа. Тэгээд саяхан давтан шинжилгээ өгөх хэрэгтэй гэд мөнгө хэрэг болсон юм аа. Тэгээд танд хэлгэсэн та байхгүй болохоор би номёд хэлээд төр зээлийгээд хідэн төгрөг авсаа. за Цоохох мэдэхгүй бол битгий хэлээрээ би хэд хоногоос буцаагаад хийчихнэ гэд гуйсан. тэгээд За
Намайг уучлаарай агаа. Би цалин авахгүй ажиллаад буцаагаад төлж ийл дөө тэгүү. Тэгээ энийг эртхэн үннээ хэлэхэд яадаг юм? Тийм. Энэ тэгсэн юм уу? Тэгсэн ахаа. Тэгээ чи надад тэр дорн ингэсэн тэгсэн гэд хэлэхгүй юугаа хийж байсан юм? Өө ахтаа зүгээр үннээ хэлж бай. За юу? Цааха. Уучлаарай агаа. Маа. Тусаач. Үннээ хэлвэл би ч гэсэн хүн юм байгаа үстэй. Ашуул. Татч. Хүн байна дэж чи. Татч. Аюу авал да. Би уудгүй шүү дээ. Чи ч одоо 1-р анги үлээ. 9. Ахын 5-р ангиасаа л ариг хөөж байлаа. Муудсан юм алгал байна. Аюу. Ахын уучлаарай. Гол нь ахтаа үннээ хэлж бай. За юу. Бас дээрээс нь ажиллаа сайн хий. Өөр танаа ангид сургуулиасаа гадна ажил хийх хүүхдүүд байвал дагуулад ирээрэй. Ахт нь бас хүн хүч хэрэгтэй л байгаа шүү. Ойлгосноо? Заахаа. Гала. Хоёр явж ажиллаа хий. За. Нэмэ. Машисо. За. Чи эднээс арай их чим байх үстэй, аа? Нэг татчих. Үгүй ахаа би. Оо чаа. Чи их сургуульд орох гэж байгаа үстэй. Аа? Тийм үстэй. Одоо энэ хавар төгснөө. Шууд их сургуулийн дээр орохгүйгээр 1 жил ах дээрээ бай. За юу? Ахын сургуулийн гоё шийдэж өгнө. За, наашаа хаач сууч. Наашаа болно доо. За. Ахтайгаа жаахан ойрхон бай. За юу? За. Би тэр явдлаас хойш ажилласаа гарсан. Гарсан ч гэжтэй хаяад зүгтаасан л та. Уцсны дугаараас сольж хэсэг найз нөхөдтэйгөө ч холбогдохгүй байж ойж арай гэж холдсон. Дараа нь сонссон намайг олж ирэх хаана байна гэд хэсгэл найзуудын маань зовоосон байна лээ. Манай найзууд ч гэсэн тэр хүнийг холбогдох газар нь хэлж арга хэмжээ авахулсан юм байна лээ. Тэгэхээр хүүхэд залуучууд маань дор бүрнээ ухаантай байж өөрсдийгөө энэ мэд хүчирхийлэгчдийн иргэшэлд орохоос урьдчилан сэргийлж аав ээж, ах эгч, асран хамгаалагчтайгаа сайн зөвлөлдөж байх нь маш чухал. Оюутан залуус маань цагийн ажил хийх бол нас бие, сэтгэхүйн онцлогтой тохирох ажлыг хөдөлмөрийн хуульд зөвшөөрөгдсөний дагуу хийх хэрэгтэй. Хэрв зайлшгүй шаардлагаар энэ мэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгаа бол хууль эрх зүйн туслалцаа авах хэрэгтэй шүү гэж зөвлөмөр байна. Ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэг өндөрлөж байна. Сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Зочиндоо баярлалаа. Баяртай. Зохиолыг бичсэн Эрдэнэбаярын лувсан даш Дембэрлийн отхон сүрэн. Продюсер Лам тогмдын Нэм гэрэл Гомбоживын Пүрвсүрэн. Гүйцэтгэх продюсер Нэргүн Батнасан. Найруулагч Дембэрлийн отхон сүрэн. Дууны найруулагч Батсуурын Батэрдэн. Жүжигчид Шижир болдын Батболд, Оюун гэрлийн Бэлгүүтэй, Төр сайхны Эрдэнэбаяр, Цолмонгийн Инх тайван, Дашдоржийн Хишиг дэлгэр, Эрдэнэвилгийн Дэлгэр цэцэг, Гэрэл тодын Мишель. Итгэлийн өрөө 8 дугаар бүлэг Баярын нулимс. За, сайхан амарсан мэдв. За сайхан амрлаа, та сайхан амрав. Сайхан. За дүүдээ баяр хүргэе. Хүүтэй болсон гэлөө. Баярлалаа. Харин хөөтөөс. Хэдэн хил хүүтэй болов? 3 хил 700. Оо, том залуу ээ штэ. За гэр бүлдэн дахин баяр хүргэе. Баярлалаа. За битэрийн цаг маань мөр толцсон байна. За. Эхлэхөө. За эхлэе. За. Би бас нэлээд тулгаад түрээдэрлээ. 3, 2, 1, эфир. Сонсогч та бүхэндээ өчигдөр минь хүргэе. 7 хоног бүрийн Баасан гарагийн 17 цагаас бэлтгэн хүргэдэг Итгэлийн өрөө нэвтрүүлгийн шинэ дугаарыг сонсогч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Эфирт хөтлөгч миний бие, эфирийн найруулагчаар Анир маань ажиллаж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань зочноор нэгэн бүсгүй хүрэлцэн ирсэн байгаа.
Бид хоёр тэрэнд олон тэрний гэр бүл тохиолдсон түүхийг та бүхэндээ хуваалцах болно. Нэвтрүүлгийн маань нэгэн дүрэн байдгийг сонсогчид маань хэдийнэ мэддэг болсон. Тэр юу вэ гэхээр бид хувь хүний мэдээллийг нууцлах үүднээс нэр ус болон тухайн зочныхоо амьдардаг газар орныг нууцладаг. Харин энэ удаад зочин маань өөрийн хүсэлтээр нэрээ нууцлахгүй байхыг хүссэн. Тийм болохоор зочныхоо хүсэлтийг бид хүлээн авсан байгаа. Тийм ээ? Тийм ээ. Миний хувьд танаа нэвтрүүлэгт оролцох хүсэлтийг удаан бодож иж гаргасан. Яагаад тэгэхээр сүүлийн хэдэн жил үзэж туулсан амьдралаа нэг удаач болов сонсохыг хүссэн хүн байгаа юм л да. Хинд яагаад туулсан түүхээ сонсохыг хүссэн бэ гэдгийг бид нэвтрүүлгийнхээ явцад мэдэх байх. Харин яг одоо итгэлийн өрөө нэвтрүүлгийн сонсогчид таны түүхийг сонсоход бэлэн байна. За. Намайг Анвара уухтай Айзер гэдэг. Би Баян Улгийн аймагт төрж өссөн казах үндэстэн. Аймагтаа 10 жилийн сургуулаа төгсөөд хотод ирж дуучин болох миний мөрөөдөл байсан л да. Харин гэрийнхэн маань намайг сургуулаа төгсөөд малчин болохоор шийдчихсэн байсан юм. Яагаад тэр вэ? Би 4 ахтай айлын бага охин. Аавыг маань Анвар гэдэг, овгийнхан маань Аг Сакал гэж авгаалдаг. Ингэж авгаалж байгаа нь их хүндэтгэж тэр хүний үг сургамжийг бүгд дагдаг гэсэн үг л дээ. Тийм ч учраас аав ээж хоёр маань намайг дэрэгдээ байлгаж, заншил ёсоор казах залуутай гэр бүл болгож ариун журамтай амьдрна гэхэд надад зүрх эрх байхгүй л дээ. Гэхдээ би зуны амралтаараа Алтай таван богд руу аяллаар явж байсан Тайвна гэдэг халах залуутай танилцаад нууцаар хот руу зогтчихсан юм. Хөө яа. Орох гэсэн үг үү? Оргосон гэхүү, зогтсон гэхүү ямар ч байсан дагаад л явчихсан. Тэгээд хотод ирээд бид хамтдаа амьдарсан. Үр хөвгттэй ч болсон. Мэдээж энэ бүхэн гэрийнхэнд маань байж боломгүй зүйл л дээ. Тийш дээ. Би тэдний хувьд шашин шүтлэг, ёс заншлаасаа урвсан гадны хүн болно шүү дээ. Гэхдээ л би нэг өдөр гэрийнхэн маань намайг ойлгож уучлана гэж тэсч тавьчдаг байсан. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам ар гэртээ гадуурхагдсан надад нөхөр маань хатуу үг хэлэх болсон. Байс хийгээд л ам мөрөн. Бүр гарч хүрээд авна. Биеийн зовлонг нөхрөөсөө сэтгэлийн тамлалыг гэрийнхнээсээ амсах үнэхэр хэцүү. Арай олж нөхрөө ирэх болоход өөрөө ирэхгүй архиусан болов. Тийм бол зүгээр л тэр чигээр уугаад гадуур хончгоосаа гэсэн бодол хүртэл орж ирнэ гэж. Айзрэ! Амина! Минаха! Гочи! Эзнээ танд өгөх. Ой Айзрэ! Алга талаа! Амина! Минаха! Аав нэрлээ! Ханин гэртээ юм хийж Хамаатад ч юм уу? Хаалга үдээд ангин дүгжчгээд намайг оруулахгүй санаатай юу, а? Амина яс. Миний охин яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ? Охин унтчихсан байна. Чи бас хинтээ уучихав та. Алуу гэртээ ор. Айл амт сонслоо санаа зомбор юм оролтой. Үсэн бас. Хасаг авгаатаа суухтаа санаа зовоогүй би одоо. Халахын хавтгаад ариг уугаасаа санаа зовоогүй тий? Өстө гайл үш. Үгүй. Боловчтой. Ой би ариг уугаад ирлээ. Дуугүй ээ. Сонсож гин үү? Чи над дуугаал та. Би ариг уугаад ирлээ. Болоо угаачуудаа. Чи яах гэж ингэж байд юм бэ? Хасаг халахаараа дуудалцах байсан юм бол яах гэж надтай суусан юм? За дуу.
Намайг бүр хүн гэж тоохоо болчихъя чи. Бэ юу нэ? Хүн гэж тоохоо болж гинэ. Энэ одоо чамаас гарах үгүй, надаас гарах үгүй өө. Юу гэсэн үг юм? За, би тэр жил яалаа. Танаахан ёстой эр хүн шиг хэлээвч. Та нар энэ охиноо ингэж болохгүй. Хот явуул, сургууль, соёлд орвол, дуучин болно гэж байгаа бол тэр суйст нь орвол би дэмж тослно. Би охинд чинь хайртай. Тийм болохоор чадах бүхнээ хийнэ гэд эцэг ихий чинь өөдөөс харж байгаад ёстой эр хүн шиг хэлээв үстэй. За тэгсээ минийхэн тэгж хэлсэн. Тэгэхэд танаахан яасан? Эцэг чинь намайг ёстой хүн гэж тоогоогүй штэ. Ах нар чинь намайг нохой шиг зодоод өгөөв үстэй. Тэгж би яасан? Чамайг сургасан хэлээч. Сургасан. 10 дугаарыг төгссөн 19 настай охиныг би хотод авчираад дээд боловсралтай дуучин болгоовч чи дуучин болсноо. Болсон. Хэлээд Болсон. За миний ань тайвширч. Охин сэрлэж та хоёлыг гэртээ орно. тийм байхад танах яагаад надад биш юм а гэхэд миний охинд сэтгэл гаргаж болдгоо юм бэ? Мосоо навшнууд. Миний охин одоо 10 нас хүрлээ. Тэгэхэд танаахан ганц удаа ирж охины минь үнсэн юм уу? Үгүй л ахгүй юу? Энэ жинхэнэ хүн гэж тоохгүй байгаа заа юу? Миний охин ямар буруу байгаа? Халах хасаг хоёроос унж хорвоод мэндэлсэн. Буруу юм уу? Чи чимээгүй л дээ охин сэрлээ штэ. Майчи! Миний дуу хордог юм бэ чи? Хава. Ой, миний эминэн сэтгсэн үү аль юу? Хайртай штэ. Би танд хайргүй заа юу? Ээжийг зодхоо бол. Миний ээжийг битгий заваа. Миний охин. Ээж. Чигээ уучлаа. Ингэжл би хоёр өөр үндэстэн ясны шашин шүтлэг, зан заншил, ёс уламжлал, үзэл бодлын дунд хавчуулагдаж хаанаас нь зөвхөн би сэтгэлийн дарамт мэдэрч 10 хэдэн жил амьдарч байна да. Баг залуу байхад өөрийн сонголтондоо буруу өгөөдөл болчихдог гэж. Харин одоо охиноо том болох тусам улам их шаналж байна. Миний сонголт буруу байсан ч охинд маань ямар буруу байгаа юм бэ, тийм биз дээ. Танд ч охинд ч ямар нэг буруу байхгүй. Бид чинь үндсэн хуулиндаа хүнийг үндэс угсаа, хил, арсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрлоор нь ялгуурлан гадуурхаж үл болно гэж тодорхой зан тунхагсан ус шүү дээ. Танай гэр бүлийнхэн энийг ойлгож хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм ээ. Би нэвтрүүлгийн эхэнд үзэж тулсан амьдралаа нэг удаа ч болов сонсохыг хүссэн хүн байгаа гэж хэлсэн шүү дээ. Тийм, санаж байна. Та хэнийг сонсоосоо гэж хүсэж байгаа юм бэ? Аавыгаа сонсоосоо гэж хүссэн. Нутгийн хааны хүнээс аавд маань өнөөдөр орой явах итгэлийн өрөө нэвтрүүлгийг заавал сонсгож өгөөч гэж гойсон юм л да. Тийм үү? Ямар сайхан хэрэг вэ? Таны аавыг сонссон гэж итгэж байна. Танд аавдаа хандаж хэлэх үг байгаа л үстэй. Байлгүй яах вэ? Уучлаарай, би ааврыгаа уцаар ярьчих болох уу? 10 гаруй жил миний дуудлагыг аваагүй. Нэг ч үг солиогүй л дээ. Тэгтэл оролдоод үзэх хэрэгтэй. Та хүсч байв шүү дээ. Тийм ээ, залгаад үзье. Харамсалтай байна. Магадгүй танаа аав манай нэвтрүүлгийг хараахан сонсч амжаагүй байх л да. Гисэн хэдээч
Над руу залгаж байна. Калайсэн окей? Сайн миний эстэдэн бай. Нэгосолос бисэц. Аз сойлып киберектийн дайдууд дэйдэ. Баг ярьж их сонс гэдэг шүү дээ. Халах монголоор яриа охин минь. Хань жил чинь ч бас сонсох хэрэгтэй шүү дээ. Бүргэн маань сонсож байгаа юу? Тийм ээ аваа. Би таймнаг бас сонсоорой гэж гуйсан. За, үрс минь. Уучлал ухаарал хоёр хожимддаггүй гинлээ. Энэ зүүн зээ охины минь дагуулад үлгээд ирж амар. Ээжээ чинь их баярлан шүү. Баярлалаа аваа. Баярлалаа. Аав ээж хоёр нь харж сууя. Ямар гоё юм бэ? Айзрээ, та чинь ийм сайхан мөчд. Баярын үлмэс. Энэ чинь баярын үлмэс шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Бүсгүй хүний нүднээс зөвхөн баярын нулимсал гарч байгаасай. Сонсогчдоо, энэ удаагийн дугаарыг би Айзрагийнхаа аавын хэлснээр уучлал ухаарал хоёр хожимддгүй гэсэн сайхан үгээр өндөрлүүлье. Би бас бүр ингэ сэтгэл хөдлөлттэй. Бид хоёр баярын нулимсаа барьж чадахгүй нэ. Харин тийм ээ. Итгэлийн өрөө нэвтрүүлэг байлаа. Баярлалаа та бүхэндээ. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяртай. Зохиолыг бичсэн Эрдэнэбаярын лувсан даш Дембэрлийн отхон сүрэн, продюсер Лам тогмдын Нэм гэрэл, Гомбоживын пүрэв сүрэн, гүйцэтгэх продюсер Нэргүн Батнасан, найруулагч Дембэрлийн отхон сүрэн, дууны найруулагч Батсуурийн Бат Эрдэнэ, жүжигчид Шижир болдын Батболд, оюун гэрлийн бэлгүүтэй, төр сайхны Эрдэнэбаяр, Цолмонгийн инх тайван, Дашдоржийн хишиг дэлгэр, Эрдэнэвилгийн дэлгэр цэцэг, гэрэл тодын Мишель. Итгэлийн өрөө 9-р бүлэг Дорд эм. За, анараа өнөөдөр чи юу лээ? Загтал байгаа лөө? Тийм байгаа. За, тэгвэл эхлэх үү? Эхлэе. Би билээ шүү. 3 тоолоод орох уу? За. 3, 2, 1, эфир. Сонсогч та бүхэндээ үчийн мэнд хүргэе. 7 хоног бүрийн Баасан гарагийн 17 цагт бэлтгэн хүргэдэг Итгэлийн өрөө нэвтрүүлгийн шинэ дугаарыг сонсогч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Эфир төтлөгч Итгэл миний бие, эфирийн найруулагчаар Анир маань ажиллаж байна. За, энэ удаагийн дугаарт маань Дулам сүрэн гих бүсгүйгээс нэгэн загтал ирсэн байна. Бид бүхэн энэхүү загтлыг онцолж сонсогч та бүхэндээ хүрэхээр шийдсэн юм. Загтал явуулсан бүсгүйн маань нэр усаа нууцлахыг хүсээгүй тул бид бүхэн ирсэн загтлыг их хуваар нь та бүхэндээ хүрэхээр шийдлээ. За ингээд загтлаа уншиж эхлэе. Сайн байна уу? Намайг Дулам сүрэн гэдэг. Би 45 настай. Увс аймгийн Тэс суманд оршин суудаг. 3 хүүхдийнхээ хамт амьдардаг өрх толгойсон малчин эмэгтэй байна. Би танаа нэвтрүүлгийг зав зай гаргаад аль болох сонсохыг хичээдэг. Гэхдээ бас малчид бидний ажил ямар эхлэх дуусах цаг нартай биш байнга сонсоод байж чадахгүй маа. Тэгээд утсаар холбогдож чадахгүй байгаа болохоор захиа бичгээр шийдлээ. Надад тохиолдсон явдал хаа нэгэн газар өөр хэн нэгэн тохиолдож байх вэ гэж санаа зовсондоо энэ захиаг бичиж суун. Ай. Энэ усан борооч өнөө шиндээ зогс шинжгүүдгээ. Маргаашнаас нь гайгүй болох болов. Гэр хамаг юм шалгунаас чглаа байна. Хэд адууга хашилж чадав уу? Тэглээ. Алиухо цаанаасаа хуурай ховцоо өгдөө. Та энэ халуун цай уучлаа. За. Охид маань унтаадаг уу юу? Тэглээ. Хүлээж дийлэлгүй унтчихлаа. За мэн хуурай хувцс. Цаанаас навч. Чи гайгүй юу? Гайгүй дээ. Маргаашнаас энэ бороо ус гайгүй болвол
сумын төв бараадаж эмчтэйнийг үзүүлдэг юм уу? Тэгээж. Солонгой эмч дуудлага ихтэй байна гэнлээ. Тэгэд чинийх бороонд холын дуудлагад явхаар машин тэргэн суугаад хийцүүл байгаа байлгүй чаавас. Эмч ухаантай бол яаж игээд ирнэ үз? Ажлын байх үстэ. Өнөө маргаашгүй төрөх төгсөн байхад ирээд үзэж хараад цаг нь болсон бол тэр эмлэг домлог руугаа аваад явж болдгоо. Гэхдээ би бас одоо энэ хідэн адуугаа яа гэж байж чамааг төв хөргөж өгөхөө салгалж байх уу? Шавар шавхаач гэж наалах. Би маргааш өглөө эмчтэй уцаар холбогдъё дөө. Бухимдаад яах вэ? Уг нь хэлснээр нь бол хэд хоног дутуул байна л да. Гү чи юугаа мэдтий? Чи битгий хэл тэр эмч ухаантай юм чинь ч өөдтэй юм мэддгүй юм биш үү? Эрэгтэй хүүхэд байна уу? Хүүсийг хараад хэлийдэх гэсэн чинь хэлэх зүггүй л байлээдэг. Цаг нь болоогүй гэж ангаа чивтэж угаад гинт ус цус нь гоожоод гай болов зүгээр хөөе. За хаанаас та? Маргаашнаас хүрээд ирэх л байлгүй дээ. Та ер нь яхаараа дандаа ингэж үйдэг юм. Юу гэнэ чи? Одоо чи надад юу хэлэх, юу хийхийг заах гээв? Битгий олон юм гон гэдээ гараа ярьшиг шүү. Маргааш үе саарл үрээ хул даага аваад Батагийн уяа руу очиж хөлснө. Битгий ар үрээс залгаад өвдлөө, хавдлаа, төрлөө, барьлаа гэд тогоо шиг гисээ чирээд хүрээд ирв. Тэр уяа зэлэн дээгүр нь эм хүн очтгүйг ирэх биш мэдэж байгаа юм байна үстэй. Мэдлгүй яах вэ? Эртхэн унтаж авна. Зөв минийхөө морныхаа хөлсийг сэвэртэл сайхан гин голоод алсуухан алхуулаарай. Сайхан гин голоход хүлэг хүүхэд хоёр хоёулаа баясдаг юм шүү дээ. Бата. Танай шарванд хаанан суллаж хаан татхаа сүрхий сайн мэдх юм аа. За аргагүй л аймгийн алдартын хүч мөндөө. Газар чигтэй болохоор тоос шараа босхгүй сайхан ч хамаагүй суллаж байж халтарчихвэ гэж яагаад баг хүүдээ загсан юм өө. Битгий их зүтгүүлээрэ гэж. Одоо манай баг чи 2 жил унаад л эрөөс чи эсхийн сумна гэдэг нь болох гээд айлгаад байна шүү дээ. Болохгүй бол чадахгүй зовлон байх юм биш. Ай хадл нэг хүү гаргачих л да. Ой, нацгаа. Танаа энэ унаач хүч нь арай томоогүй юу? Энэ 3-4 жилийн өмнө хурдан морь унахаа байсан гомбгоо ачивдээ. Бадсраа энэ арг маян шиг үетэй болсон байх шивтэй. Хөш, ингэж ягаар миний хөгш өөрөө мордчихвол шулуу юм биш үү аа? Октор онуулчихгүй дөө яавал гэжтэй. Унжлаа өгдөг үстэй. Гүн ч тийм л дээ. Ихтэй нэг л сүжиг төрөхгүй маа. Тэгийг штэ. Биш, ер нь энэ хурдан байр хүчит бүх гэдэг чинь хизээнээсээ жинхэнэ эр хүний л хийдэг ажил байсан мэт дээ. Тиймдээ ч 93 наадам гэдэг байгаа үсттэй. Ёстой. Хизээл ихнэр хүүхдүүд нь морь уяал унж уралдаад явдаг байсан юм тий. Эртний сайхан ёсны авшиг гэж нэг юм биш дээ. Ёстой. Тэр битэл хурдан морь уйж байгаа газар эм хүн ойртуулахгүй. Идэл хэрэглэл төртөл гар үргэхгүй. Эдээ ундаага хөвгүү дээрээ зөөлгдөг байсан байгаа штэ. За өвгдийн ухаан гэж нэг айхтрын байгаа штэ. Гүй тэгэхээр одоо хүүгүү хүн чинь яах болж байна? Хиндэ уяа чи эрдмэ зааж удам залгуулах болж байна. Наадах чинь ч бас арай дэгсдэлж байгаа хаа ой. За хүлэг дээр морддгүй хүү төрүүлдэггүй хүүхэн гэж юу байх вэ? Заавал төрдгөл байхгүй юу? Хизээ төрнө. Харин тэр болтол нь зүтгүүлээд авах хэрэгтэй штэ. За тэгээд хүү төрүүлэхгүй бол хөөгөөл явуулах хэрэгтэй л дээ. За цог юм. Вэн сүүн хэн дээр явна? Аваач надад гурхаа. Нацгаа. Миний өгшиг яах юм? Хоноод явах юм уу? Оройдоо мордох юм уу? За та хоноод өглөө мордноо. За бараарай. За юу.
Нуламсрэ. Яавах уу? Гойнд имэйлтэй хамт байсан хазар ногт хаана байна? Байсын байрандаа байна гэж өөр байхгүй маа. Байж л байх шиг харагдсан да. Охиноосоо асуух уу? Йоо. Хой баярма. Нааширдэ чи. Ясаава. Гүй энд байсан хазар ногт хоёр хаана байна? Өө. Дүү бид хоёр морь гэж тоглож байгаад сарвчны тэнд орчихсон байна. Одоо хаваад ирээ. Юу гэнэ чи? Би та хоёрт битгий морины эдлэлд хүрч байгаа гэж хэлдэг үстэй. Бүсгүй хөөгд байж уйж байгаа морины эдлэлд хүрнэ гинэ. Эцгийнхээ хиймэрл ундааг боддгүй малуу чи. Аюу. Хайлдаа. Уучлаарай. Үгстэй чи уучлаарай. Хүүе нацгаа болилдоо. Наашир минь охин. Бойлог гинүү? Эр хүний юмд битгий хүрчвэ гэж энэ хүүхдүүдэд сурахаар яадаг юм? Тийм ухаан заяа хоёр чамд байхгүй л дээ. Чамаас ер нь бүх юм эхлэлтэй. Удам залгах ганц хүү төрүүлчихсэн бол би энэ голынханд аманд нь багтахгүй уурга бариулаад адууга мануулаад явж байх байсан юм. Буян заяагүй юм. Эр юм нь ямар ялгаа байна? Адилхан таны үр шүү дээ. Та яагаад ингэж байдаг болчихоо? Ингэж байдаг болчихоо гинэ. Би угаасаа л ийм хүн. Энэ нутаг усных нь намайг юу гэж ярьж байгааг чи ер нь сонссон уу? Өврөөрөө дүүрэн охин цувуулсан өөдгөө ир гэж ярьж байна. Эм хөнгүү айлын унд тасардаг бол эр хөнгүү айлын гал тасардаг юм. Би чамаар удмаа тасалдуулах гэж авч суугаагүй ш. Одоо наад хүүхэд чинь хүү төрдгүй юм бол манай голомтоос зайлаарай чи. Их чинь ингээд л нөхрөөсөө хоёр тишээ болсон. Би заавал сал гэж уриалж байгаа юм биш шүү. Санаа заяа хоёр нийлэхгүй бол насны залуу цагийн эртэд аяа бодсон дээр санагддаг юм. Одоо их чинь 3 сайхан охинтойгоо под хийтэл амьдарч байна. 3 хүү төрүүлсэн бүсгүйг дархан бэргэж цоллож, айл хотол амраг саднаараа алдаршуулан хүндэтгэх ёс монголчуудын дунд бий. Чухам юуны учир хүү гэж хүүс заасны угийг хөөвөл дайн тулаантай эрт цагт элгэн саднаа хамгаалах эр цэрэг олныг төрүүлсний тул гэх. Орчлын ертөнцийн бүхий л юмс цагийн эрхээр хувьсан өөрчлөгдгийн адилаар ёс заншил, уламжлал, хүндлэлч бас шинэлэг санаа, шин агуулгаар хувьсан баяжиж бас болохгүй гэж юу? Ийм нэгэн цагтаалаа бидэнд иржээ. Эртний сайхан ёс заншлыг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ эрх зүйт нийгэмд хүн бүр тэгш хэрэгтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэж бид чинь үндсэн хуулиндаа заасан шүү дээ. Хуучны ясанд нандинан дээдлэх зүйлч бий. Намтар түүх болон үлдэж орчин цагаа дагаад хуурч өөрчлөгдөх зүйлч бий л дээ. Отхон тэнгэр, цам гарав, алтай таван богдгид мөнх цастаа ноён ориглуудаас минь эхлээд дэлхийн дээвэр болсон Эверестийг хүртэл эзэлсэн уулчин эмэгтэйг энэ толгой дээр бүсгүйхэн гардгуумаа гэж болох уу та? Энтэй л ижлэхэн штэ. Яг энэнтэй ижил нэгэн зүйл бол хурдан морины спортоос эмэгтэй хүнийг хол байлгах гэдэг ч одоо юу гэсэн үг вэ? Унах, уях гэдэг чинь эрдэм ухаанаар хийхээс биш, ир бараар суулгах зүйл биш байлгүй гэж санаж байна. Тиймээс энэ бит хүүсээр ялгуурлан гадуурхах хандлага гэр бүлд хүчирхийллийн хүчтэй нэгэн шалтгаан болон оршин байхын зөв бурууг сонсогч та хэрхэн тунгаахаа өөрөө мэднэ үстэй. Итгэлийн өрөө нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Баярлалаа Анира, баярлалаа сонсогчдоо. Зохиолыг бичсэн Эрдэнэбаярын лувсан даш Дембэрлийн отхон сүрэн. Продюсер Лам тогмдын нэм гэрэл Гомбоживын пүрэвсүрэн. Гүйцэтгэх продюсер Нэргүн Батнасан. Найруулагч Дембэрлийн отхон сүрэн. Дууны найруулагч Батсуурын Батэрдэн. Жүжигчид Шижир болдын Батболд. Оюун гэрлийн бэлгүүтэй. Төр сайхны Эрдэнэбаяр. Цолмонгийн инх тайван. Дашдоржийн хишиг дэлгэр. Эрдэнэ билгийн дэлгэр цэцэг. Гэрэл тодын Мишель.